суурийг буруу тавьчих бай л гэж би их жоохон боддог. Миний гол юм. Суур зөв тавьсан хүү цаашаа яаж ч байсан сурна. Эсвэл хатуучлын юмнууд аюух яригдчихэв тийм үү? Үеийн хатан мууг нь өсрэлт юусэн байх. Хөлийн ном дандаа хавтгаа тийм байна. Одоо хүмүүсийг байж байгаа. Тухайн яг тамирчдын одоо бас яг арга тактикийг ингээд харж сурж биширч ингэж татдаг байлаа. Тэр юу ч чадахгүйгаа хүүхдийг чинхэн болиулчин болгосон хүн л одоо би багш гэж би бол гэж ойлгодог. Сайн наслжуулагч гэж ойлгодог. Өнөөдрийн дугаард Монгол улсын гавьяат багш, олон улсын хэмжээний мастер, Монхрын Гама. За сайн байцгаана уу. Тэгээд би подкаст цуврал одоо подкастын маань 2 дахь дугаар одоо эхлэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаараар Монгол улсын гавьяат багш, олон улсын хэмжээний мастер, Монхрын Гама багш маань бол хүрэлцэн ирээд байна. Тэгээд багшад энэ өдөр мэндийг хүргэе. Баярлалаа. Дайрт ч гэсэн орой мэндийг хүргэе. Баярлалаа. За тэгээд багшаасаа ерөөдөө бас солил спорттой яаж холбогдож байв? Энэ спортод бас яаж хөл тавьж байв? Тэрнээ бас яг анхны багш одоо спорт тоглоомын төлөвийн анхны гавьяат тасалж удаагч Жанжин дөрд сүрэн бүгшийн талаар одоо сайхан дурсаж яриага ихтүүлэе гэж бодож байна. За би ер нь Дундгой аймгийн Унгай хүүхэд сургуульд байхаасаа эхлээд бага ангиасаа цагсан бөмбөгийн спортоор би даж хичээллээд тэгээд 7 дугаар ангид байхдаа сургуулийн цагсан бөмбөгийн шгшээ баг буюу аймгийн шгшээ баг тамирчин болсон юм сагсчин байлаа. 1974 оны 8 дугаар сард Монгол улсын эмэгтэйчүүд бүх одоо эмэгтэйчүүдийн Монголын эмэгтэйчүүдийн анх дугаар спартакиад гэж бүх эмэгтэйчүүд бүх төрлөөр өрсөлдсөн тийм гоё тэмцээн 8 сард хийсэн. Энэ тэмцээнд багш маань намайг оруулах гэж миний араас нэлээд туулгасан. Яагаад тэгэхээр миний сагсан бөмбөгийн багш намайг минийхөө чамайг дорцрын сонирхоод байлээ шүү. Минийхөө сагсан бөмбөг хайж болохгүй. Яагаад гэвэл чи сагсаар юм дуулах хэрэгтэй хүн шүү гэж хэлээд хөдөө захирлаар явсан. Тэгээ багш маань намайг бариад авсан. Тэгээ би анхныхаа бэлтгэлд очсон. Би болов гэж мэдэхгүй. За тэгээд яасан гэхээр сагсчин хүн чинь бас нэг жоохон тийм мэдрэмжтэй, жоохон хурдтай, жоохон бяртай. Тэгээд боловлын техникийг бол ерөөсөө мэддэггүй тийм хөлт. Боловлд очсон. Тэгээ эгчнэрийг дуурайгаад тэгээ багш намайг давталгаа хийгсэн хамгийн анхсан. Би мэддэггүй алхамтаа мэддэггүй сагсны алхамтаар алхаад гүүж очиод хой тал заадныхаа хой талаас давталгаа хийсэн чи урдлын шийдний самбар руу цогцсон би. Тэгсэн манай багш намайг загнаад чамайг тэр шал руу цогцсон болохоос дээш тэнгэр рүү цогцсон юм уу чи. Тэгэл би бодож хэлсэн за энэ шал руу яаж цогох юм болоо гэж чадахгүй байгаа юм чи. Усаа сагсныхаа алхамтаар хий. Тэгээ би тэр багт тэр одоо их гоё баг байсан. 1971, 72, 73 онд Монголын өсвөр залуучуудын эвлэлийн цомд 3 жил дараалан төрүүлсэн үүр татгалцсан тийм том мундаг багийг ч нэртэй. Тэр тэмцээнд орох завшаа тохиолдоод би замын л да. Тэгээ багш намайг хаяа оруулдаг. Тэгээ тэр олон эмэгтэйчүүдтэй ингээд тэр олон гоё хүмүүсийг харж их гоё том тэмцээнд ирээл. Тэгэл одоо шууд ерөөсөө боловлын хүн болсон. Тэгээ миний багш чинь одоо Дундгой аймагт боловлыг үүсгэн хөгжүүлсэн ерөөсөн тийм мундаг хүн. Багшийг ер нь нүднийх нь харцаар л бид нар багш бол нэг юм дуурахгүй ингээд гарцнаас нь л айж гарцаар нь л одоо хөдөлгөөний хийдэг. Буруу алдаа хийвэл багш руу хардаг. Ерөнхийдөө багийн ахлагчийг айгүйх тийм барьж багийн ахлагчийг багаан тоглуулсангүй гэж хэсэг мэлдэг. Тэг бэлтгэлийг бол их сайн. Одоо ингэ заалчин чөлөөтэй тэр үед одоо шиг ингэж заалалдахгүй битүүд бид нар байгаагүй өдөр бүгд бэлтгэл хийдэг. Өдөр бүгд агуулсан сайгүй бэлтгэл хийдэг. Тэгээ багш маань яаж зав чөлөө гаргаж хийж исэн мэдэг. Бид нар бол дуртай л юм чинь. За тэгээд 75 оны идэрчүүдийн улсын аврах шалгуулалт тэмцээнд анх удаага баг толгойлж би багийн ахлагч болж Улаанбаатар хотод багш маань эрэгтэй баг авчираад эмэгтэй баг хүрэл медаль авсан. Хөдөөний баг ч ингэж медаль ер нь хаврал авч ирсэн юм байх л гэж би бодож ирсэн. 73 оны идэрчүүдийн улсын аваргаар мөнгөн медаль авсан одоо тэр эгчнэрийг
би мэддэг байхгүй юу? Сонсч ирсэн арай дугаар тэр чинь нөгөө арай дугаар нэвтрүүлдэг зурагт мурах тим юм байсангүй арай дугаар нэвтрүүлдэг байсан. Тэгээд 3 парт гараад 5 парт тоглодгоо 3 парт тоглодог байсан үед манайх 14-т айл 7-той байхад баригдаж хожигдож тэгээд мөнгөн медаль авсан тийм багийн эгч нар гайхамшигтай тийм боловч эгч нар байсан. Тэднийг их дуурайсан. Мөн тэд нар Саксны аймгийн шгшээ багийн тамирчид тэр эгч нартайгаа би Саксны тэмцээнд ордог. Тийм байсан. Тэгээд 75 оны 9 сард идэрчүүдийн улсын авраар хөрөл медаль авцсан. Өстой мундаг амттай одоо боловч болчлоо. Тэгээд яг 10 дугаар ангийн хүүхдээсэн. Тэгээ хавар нь 4 сард насан туршидтын улсын авраг Дархан хотод шилдэг 8 багууд орсон багт манах. Тэр үе чинь А лиг, Б лиг гэж лиг шиг шилдэггүй. А лиг, Б лигийн тэмцээн явагдаад Б лигд эхний 2 байр нь А лиг руу ордог. А лигдээ сүүлийн 7 8 дугаар баг нь Б лиг руу ордог. Тим гоё тэмцээн зохион байгуулагч. Би Дархан хотод тэмцээнд очиж орлоо. За тэнд чи шүтэн бишрэгчд олонтой боллоо. Хоршоол нэгэмлэг гэж нэг гайхамшигтай. Маардагч, гам болдогч. За тэр Үнэн бат гэдэг жижигхэн эгчин гэдэгтэй. Тэр өргөн гэж үнэхээр гайхамшигтай. Тэгээд энэ алдар нийгэмдийн тамирчид гэж одоо ханцрыг гээл мөнгөн цэцэг гэл мундаг тамирчдыг бишрийн харж 7 хоног тэнцсэн болиолоор амьсгалаа. Тэгэл 10 дугаар ингээд төгссөн. Намайг 10 дугаар ингээд төгсгöd Монголын пиано сурагчдын Спартакад болох гээд бид нар бүтэн сар зочд буудалд байрлаад бэлтгэл хийгээд дундгуйн баг маань нэрэмгүй. Сарын дараа тэмцээн ажиллагдсан гээд бид нэр оюутан болцсон юм чинь. Тэгээд тэр жилээ орж чадаагүй. Намар оюутан болоод. Тэгээ намар оюутан болоод надад маш их том хувь зохиол юу дэг олдсон гэхээр Үнэн бат гişдэг нэг ангид орчихдог. Тий, дээр үе чинь ийм сайн тамирчдыг багшин дээд сургууль сонсогч гэж 2 жил ингээд стипенд өгөхгүй сургаад 3 дугаар курсээс жинхэнэ улсын төлөвлөгөөнд тусгагдж одоо тэр оюутан болж цалин өгч гэлдэг тийм системтэй байсан. Тэгээ Үнэн Батгч манай ингээд ороод одоо тэр мундаг холбогчтой нэг ангид орсон юм чи би одоо сайн байхгүй гэд яах. Тэгэл ирээд одоо шагнар багш маань биднийг анх хүлээж авч тэр үед одоо нөгөө олон улсын шүүгч тийм мундаг хүн байлаа шүү дээ манай дека. Тэгээд тэр хүн бэлтгэл хийлгээд 11 сарын 7-нд анхныхаа тэмцээнд үйлдвэрчний эвлэлийн цом гэж 11 сарын 7-нд жил болгон явагддаг тийм тэмцээнд анхудагаар Үнэн Батгч маань өргөөд хизээш нөгөө нэг хөдөө байхад чи өндөр хаяал тэгээд тэр өндөр бөмбөгөөл цогтөг хаалт маалт эдэр хийхийг бараг мэдтгүү. За би бол хаалт хийжсэн. Ганцаараа ингээд өндөр баг дотор бас нэг арай өндөр нөгөө тал нь бод гэж одоо олон улсын хэмжээс чинь манай багш юм шав бас нэг тийм мундаг юм ихтэй битээр бол хоёр талдаа нэг хаалтанд одоо онцж ийсэн мөнгөж ийсэн мэдэхгүй шүү үзрээл. Тэгсэн чинь тэр ихч маань тэр бэлт ирээд намраасаа шүү хэлгэсэн гэ дандаа ухтоо. 4 ухтоо. Тэгээд нам толгойн ард 2 дээр намаар явдаг. Тэг өндөр явдггүй тийм тэрэн зургах гэжгүй бид нэр бас их мах хисаа зулгаасан чадахгүй тийм юм үзээгүй хөдөөний хүүхэд тэгээ багшин дээд сургуульчдаа өстой гайхамшигтай тийм юм. Тэгээд тэр цомуудыг бол дандаа төрүүлдэг гэсэн тэр жилийн цом төрүүлээл. Тэгээд 77 оны 1 сард Монгол улсын шгшээгийн тамирчин болж. За одоо нэр тийм зүүдэнд жормгүй юм болсон тийм боломж гэж би бодоагүй байсан. Тэгээд шгшээгийн тамирчин болоод үндсэн 2 дугаар баг гэж 12 тамирчин цалин авдаг. Тэм тамирчин болоод. Тэгэл 77 онд универсиад гэж одоо дэлхийн оюутан залуучуудын мундаг том тэмцээн болно. Тэнд 110 хавар нь 13 тамирчин сонгож аваад бэлтгэл хийлгэсэн. Тэгээд хөдөө нэг цэргийн амралтан дээр очиж бид нэр 14 хоног хөдөө бэлтгэл хийгээд шгшээ багийн дасгалжуулагч Чойдор жагш минь байлаа. За тэр хүнийг хүүхэд тэр анхал болоод орсон цагаас аш би бас шүтэн бишэрч дээрээс авал цэцэг ургуулж байгаа юм шиг яг л цэцэг дэлбэлж байгаа юм шиг авдаг. Хачин гоё дээрээс авдаг тийм хүн байсан. Барилгачин нийгэмлэгтээ дундуу аймаг нь шипи албатай байсан учраас бид нар тэмцээнд иргэд олондоо барилгачин нийгэмлэг дээр байрладаг. Тэгээд тэдний бэлтгэл хийж байгаа хард барилгачин нийгэмлэг чинь Монголд бас хамгийн одоо авраг багийн төлөө тоглодог тийм мундаг аврагч тийм мундаг баг байсан. Тэгээ тэр багш маань харин шгшээгийн дасгалжуулагч болоод тийм том мөний гартад орж байгаа чинь.
Тэр хичээл ном бол ерөөсөн нөө болсон байхгүй. Яасан гэхээр байнга л бэлтгэлээ бодно. Сургууль дээр одоо 6 цагийн мэргэжлийн хичээл одоо спорт тоглоомор болол 2 цаг ороод, сакс 2 цаг ороод, хөнгө 2 цаг ороод тий өдөрт бол нэг 4-6 цаг бол тогтмол орно. Тэрэндээ орчоод сургуулийнхаа бэлтгэлд орчоод орон шигшээ баг 4 цаг бэлтгэл хийдэг. За тэр үеийн Монголын боловлын холбооны одоо тэргүүлэгчид тэд нар бол их мундаг хүмүүс байсан. Тэгээ 14 хоног тэр гадаа бэлтгэлээ бид нарыг эргэж очиод бид нартай бооцоо тавьд тоглолт чигэр тавьчаад бид нартай эсрэг одоо байхгүй дан эмхтэй баг явах байсан. За тэрэн дээр 6 том агч нар явсан. 9 хүн сонгож явахад би тэрэнд орцсон гэж байгаа. 13. Тий, бөөмбөр 13-аас тэгээд шоудер багш маань, мартэгч маань, гамболдэгч, ханцрын 2 ханцрын игч, чимдээгч, за ганс өх солонгоо бид ихсэнгээ явсан. За тэр бол үзээгүй юм үзэлтэй бэлтгэлийг явцдаа зэмлэж зөндөөж байла. Зөндөөч одоо юм сурлаа. Тэгээд тэр балгартчих. Гой тэмцээнд ороод ирээд ирэнгүүтээ 8 сард ирээд шууд нийслэлийн авраг болоод би гэртээ ч харж амраагүй шууд 9 сард хичээлдээ ороод. Тэгээ 98 оны бишээ 78 оны насан туршидтэй улсын аврагт манайхыг бол ерөөсөө багшиндээ 75 нь ерөөсөө чимдээгч тэгэд манай сургуульд бас сонсогчор орсон байсан. Одоо мундаг тоглогч шүү дээ. Тэр шиг яваа одоо солгой чимдээ гэд нэртэй тоглогч байсан. Тэгээд 78 оны улсын аврагыг бол одоо багшиндээ л төрүүлнэ гэж одоо хүн өнгөл ярьжсэн чи бид мөнгөн медаль авсан яасан гэхээр санаанд ормог ойжгдсон. За тэр үед ягаан цэцэг гэдэг декан болсон. Шагдар багш маань ягаан цэцэг багштай ажиллаа өгсөн байсан. Тэр хүн биднийг асуулж болж аймаг хатуу шаардлагамжтай шагдар багш тэр хоёр чинь бэлтгэлийг бол яасан хийлэгдэг. Тэгэл одоо хард сурж исэн ерөөс том ихч нарыг одоогийн энэ бэлтгэлийн юунаас техник өдрөөс бол шал өөр ингээ хард сурдаг. Яг ингэж авна шүү. Одоо яг ингэ суугаад ингэ дийшээ ингэ шилжиж ингэж авдаг гэсэн юм байхгүй. Дандаа тэр ихчнэрийг хард сурж исэн. Тэгэл дуурайгаад үнэхээр л одоо эдгээр ийм байгаа юм чи бид нар бас ийм байх хэрэгтэй гэдэг. Тэгээд одоо тэр университет явж ирсэнээс хойш нэлээд сайжирсан. Миний хувьд бол тэгээд 78 оны улсын аваргаар шилдэг давтлагч цолыг авсан. Эрэгтэйгээс Монгол Улсын их сургуулийн багш Сэлэнгэ багш дээр аваад би тэрэнд өөрийгөө авахд өрөмшөхгүй гамаа дууц би ерөөсөн мэдгүйс чи гараач чиний нэр дуудлаа штэ гэдэг. Одоо яаж шашаас мэдгүй сандраад тэр том гэрээс айж байгаа байхгүй юу? Би жоохон хөвгт штэ сургууль 2 дугаар курс үед. Тэгээд одоо болиолт тест үнэн голоос бол би одоо болиолт дурлж ерөөсөө болиолт бодогдож өөр юу ч надад бодогдохгүй тийм үе байлаа. Тэгээд багшиндээ сурвал маань одоо их мундаг тамирчид олонтой ер нь л номер 1 багтай байсан. Тэгээд ер нь бол одоо Улаанбаатар хотод бүх одоо тамирчид байдаг. Хөдөө орон нутгаас ирж медаль төрөх бол бас маш хэцүү байсан цаг үе байхгүй юу? 94-өөс медаль авчихсан баг юм мэдэхгүй байсан л багт гэдэг. Миний л хувьд бол байгаагүй. За тэгээд шгшээ баг 78-нд байж байгаа 79 онд бүх ардмын спортикадаар багшинд угаасаа л хот улсгүй алтаам гэл одоо ихэнх тоглогч нар тамирчид одоо багшинд дэдтэй байгаа. За тэгээд бэлтгэлээ хийгээд 79 оны 3 сард олон улсын тэмцээн болох гээд эрэгтэй эмэгтэй баян голцчд бодолд баярлаад бид нар нэлээх сайн бэлтгэл хийсэн. Яг одоо спортикадын өмнө нэлээх сайн бэлтгэл хийсэн байсан. Тэгээд гинтх нөгөө Оросоос 4-5 баг ирнэ гэжсэн. Цаашаа тэмцээнд явахаар боллоо гэж бид нар байнаасаа гараад. Тэгээ яг 79-нд амьдрал ирэхэд би бүх ардмын спортикад, хотын спортикадад оролцчиход улсынхад нь орж чадаагүй нутаг батсан. Тэгээд яг Улаанбаатар хотод байсан. Тэгэл хөдөөний дундуугийн гамаа болол. Насаараа л тэгэл одоо дундуугтай амьдэрсэн. Миний дөрцөрөн багш гайхамшигтай багш. Шаардлага өндөртэй. Загнан. За тэгэл ерөнхийдөө багийн ахлагч шиг л чангална. Дод таймаа бол яагаад та гамын багч тоглохгүй яагаад чи тоглож чадахгүй. Одоо би ч мундаг том тамирчин шиг загнуул шүү дээ. Тийм хүний гарт байсан хүн ч хүнээс үгд бол сурдаг юм байл.
Хин ч одоо дараа нь одоо юу ч гэж хэлж ийсэн. Үнэхээр л энэ миний алдаа. Үнэхээр л юм байна гэж. Тэгээ өдөөний хөвгт чинь хотод орж ирээд суралцгал байгаа шүү дээ. Одоо том эгч нарын тэр олон том сайн тоглогч нарын суралцгал байсан. Тэгээд бас нэлээд өөргөө юм сурсал гэж би бодож байсан. Тэгтээ дотор надад зөндөл байсан л да. Орцром гişи чинь одоо өөрөө бол ерөөдөө бас яг тамирын сургууль сүлд өгсөн. Сонсон. Орцром багш юу штэ. Монгол хэлний багшаар очсон юм байлээ. Ер нь өөрөө тэг болиулын тоглолт дунд гот ерөөсө багшийн дэдийн монгол хэлний анги төгсөж монгол хэлний багш хийж байгаа. Тэг сүүлд би нэмрээ багш болсон тэр яг нөгөө хитрхи их тэмцээнүүдэд нөгөө ажиллаа хийж яваад байхаар ч бас тамирын багш болохоос арга байгааг баг тэгээ тамирын багш. Энэ ярен донд сая орж ирсэн олон улсын шүүгч Шагдар гэж одоо шүүгчийн яг үйлдэлээс яг үлэл тоглож исэн тийм түүхэд юм билээ. Тийм. Шагдар багш декан байхад би оюутан болчихсон юм чинь хурдны имийг амар хийлэгдэг. Одоо ингээд нэг хананд нэг 3 нөхрийг ингэж зогсоочж байгаа хажуудаа нөгөө ямаа модмор идэр гэж байдаг гэсэн шүү дээ. Тим юм тавилчаад аваад дээрээс аваад тэн дээр гүйжиж тэрнийг ингээ хоёр гараар ингээ цогох ч юм уу. Доороос авчаад тэрийг тойрч гүйших ч юм уу. Тим хурдны дасгал маш хийлээ. Би бол тэнд гэх хурд ер нь ерөнхийдөө жаахан хурдтай байсан шүү. Би хүүхэд байгаа ер нь жаахан бяртай хурдтай техник муутай. Сагсны хам чинь гадаа сайхан цогтөг тийм нөхрөл байсан л да. Тэгээд тим хурдны юм хийлгэж исэн. Тэгээд хамгийн их юм сургасан юм юу гэр тэр гадаа бэлтгэл хийсэн. Гадаа шууд ингээд тэр үчи одоо шиг юм гоёо өрсөн шорт өвдөвч байсангүй шалдан ингээ полак гэдэг одоо төрсөг шиг тийм юм өмсдөг. Тэрнтэйгээ гадаа ингээ шороон дээр ундаг. Өдөө чулуун дээр унна шүү дээ. Хоёр гуй урагдаад ингээ чулуу шигээд ингээ яар болоод тэгжил одоо бэлтгэл хийжсэн. Тэгээд багш тий. Яринасаа ингээ ажиглахад одоо хүүхд залуучууд ч гэсэн ингээ харж байгаа бах тийм ээ. Тэсвэр хатуучлын юмнууд аяг их яригдчихэв тийм ээ. Одоо замын сэлгээний тоглогч байсан. За тэгээд үндсэн тоглогч болж гин. За хүрэл авж гин. Ингээд дээшээ ахиж гин. Улсын шгшөөгийн тоглогч болж гин. Шилдэг тоглогч болж байгаа. Бүх процесс бол ерөөсөө спортын одоо процесс төр бол тэсвэр хатуучлын процесс юм аа гэдэг бол одоо гамаагш мань бол бас ярьж гин. Тэгээд би ойлвол одоо баг 2 дугаар ангиас тоглож эхэлсэн. Тэр үеэс л гамаагш хоолоо сонсогдож эхэлсэн тийм ээ. Дунговын гамаа гэдэг ерөөсөн. Тэгээд нөгөө гамаа шиг амар жоо сөөнг хоолоод байгаач тийм. Амар хатуу багш ингээд минигээс гулаад идэрчүүд тий дуустал ингээд ер нь бол гамаагш дундгов. Дунговын гамаа гэдэг бас нэлээ нэртэй. Бид нар ч ингээд нөгөө мэддэг те ингээд одоо тухайн багш нарыг бол амар хүндэлдэг. Тэг өнөөдөр бас ингээд гоё багштай ярилцаа сууж байгаа нь өөр аягүй гоё байгаа даа л да. Багшийн түүх буцаагаад багшийн түүхийн ард Монголын олиолын түүх явагдаж байгаа тийм ээ. Тэгээ энэ процесс дээр багш дасгалжуулагч болох хүртэл бол сая ингээд процесс явагдаж байна. Хамгийн анхны баг дасгалжуулж исэн хизээвэ. Анхны ерөн багаа бэлтгэл хийхдээ сэтгэл зүй ер нь ямар байв? Анхны тэмцээнд авч орж исэн гоё түүх болцсон. За би 79 оны 6 сард ээж минь өвдөд би аймаг явсан. Тэгээд яхаа 79 онд 12 сард ээж минь бурхан болол. Тэгээд би 80 онд сургуулаач төгсөг 3 дахь курс авсан. Нааши ирэх боломж аав маань сургуультай яв гэсэн юм. Гэхдээ би надад тийм ирэх боломж байгаагүй. Олон дүнжтэй байсан. Тийм 80 оны 2 сард дундгой спортрон дасгалжуулагч, волейболын дасгалжуулагч боллоо. Юу ч мэдэхгүй. Би чинь багш ер нь тэр үе чинь дасгалжуулагч гэж байдаг байсан шүү дээ. Би нэрийн багш гэдэг үсгдэг байсан. За тэгээ боллоо. Багшийн дагаад за багш нар би ядалт хийлэр гамаа ингээ гүйлгээд ингээрээ за тэрийг хийлгээ за ингээл за чи хүүхдүүд рүү яг оноод цохиж ингэж өгнө хамгаалт хийлгэн. Тэг бүгдийн л одоо ингээл хийд. Багш маань бас жоохон нөгөө залуу байхдаа бол өөрөө хөдөлгөөн мөлдгөнтэй бүхэл юм хийлгэж байсан. Бид нар ч амар зөгдөг байсан чи. Тэгэхэд одоо чи хийх хэрэгтэй гэдэг. Тэгэл анх дасгалжуулагч бол тэмцээнд явсан чи идэрчүүдийн хүүхдэд би эрэхтэй баг авчууд багш маань эмэгтэй манай дундуу эмэгтэй баг ер нь алдартай тийм багш маань нэг залуугасаа эмэгтэй баг их сайн бэлддэг. Эрэхтэй багч бас сайн баг байсан. Багууд байсан л да. Тэгээд тэмцээнд очиод багшаа харна штэ хараад таймаанд багш л авна штэ. Би мэдэхгүй ч. Тэгэл энэ даган дуурайсан да. За таймаанд ингэж хэлэх хэрэгтэй юм байна.
гаднаас ингээ хараад сууж байхад ийм алдаа гараад идэг юм байна. Тэр гэдгийг анх дөнгөжл жоохон мэдрээл. Тэгэл 80 за 81 82 83 гэл багшаа мундагсаар явж 84 онд бүх юуны Монголын пиано шүртэ спорт гэдэг бүс өмнө овдолоод хоёулаа бас л явсан. Тэнд хоёулаа шалгарсан. Тэгээ улсад ирж тоглоод эмэгтэй алтан медаль эрэхтэй 4-4-ээр дарсан. Тэгээ нэг жоохон бас нэг дасгалжуулагч дөр сууж исэн болов уу гэж би боддгийн. Тэгээ нэг багшийг дагаад яваад исэн учраас би даадгүй бас багш маань юу гэж хэлэн тэрнийх нь л юугаар л яваад исэн юм бэ л дээ. Ер нь одоо бодохноо. Тэгээ багшаагаа дагаад тэгээд 85, 86, 87, 88, 89 гэл ингээд багшаагаа дагаад бүхэл тэмцээнд. За тэгээд 80 он дундагт очиод 81 оноос эхлээд насан туршидтэй улсын авраад баян эмэгтэй баг явдаг. Тэгээ бид нэр дөрөвт бас 1-2 удаа орчиж исэн шүү. Тэгээд ер нь 4-6 дугаар ерөөс өөр байр ёор эзэлэхгүй. Ягаад тэгэхээр хөдөөний баг штэ хаалт байхгүй. Тэгээд нэг хөдөөний л баг. Одоо хотын багууд чинь бүх тамирч татаад идэг. Тэгээд тасралтгүй орж 89 онд тэр Баян хотоос заалын нээлтэн дээр шилдэг 8-д ороод бас орж исэн. Тэнд орж бидэд. Тэсэн сургаад орж исэн баха. Тэгээд 90 онд би нөхөр Арангах 90 онд Арангаа явцсан. Арангад 9 жил болсон. Тэгээ яг Арангад байхдаа бас хүүхдүүд хичээлүүлж байлаа. Насан туршидтэй эмэгтэй багийг бол нэлээд гоё багтай болгож 97 оны улсын аваргын бүс Эрдэнэтэд Булган Эрдэнэт Аранга 3 нэг л баг шалгардаг. Тэгээд тэнд бол өстой гайхамшигтай мундаг багууд. Эрдэнэт чинь 3 мастертай. Даваа сүрэн хиймчлээ тийм. Юунд Булганд болохоор Ингэцэг хийн 2 уран 2 очиод орцсон. Тэгээ бид нарт бол ганцхан одоо биел мастер бусд нь зүгээр л одоо сонирхогч нар. Бид нар гуруула 5 гартаа болсон. Бие биенээ. Тэгээ манайх тэмцээнээс юунаас өсөөс шалгарч ирж. Тэгээ энэ 97 оны улсын аврал алдар дээр болж исэн шүү дээ. Тэн дээр харин их гоё заавартай байсан байхгүй юу? Үндсэн багаас 8 орно. 4 бүсээсэн шилдэг 4 тоглогчийг шилж тэр багтаа авч болно гэсэн тийм заавар. Би ч бөөм баяр. Би ч бөөм баяр урнаагаа авчиж байгаа, инкэг авчиж байгаа. Дархнаас юунаас даваас суран алтан хэмлээ. Одоо тэр хоёрыг авчиж байгаа. Ингээд 4 том масчер авчиж байгаа. Хэнийч ороогүй надад. Яасан гэр урнаа герма явцсан, инкээ солонгос явцсан. Нөгөө хоёр нь ороогүй. Тхийн солгоо болроо өндөр Эрдэнэтэй солгоо болрог тань штэ тэр орох байсан. Тэр Улаанбаатар руу очиод энд нэг газар ажиллаад утас байдгүй тэр үед холбогдох юмгүй тэгээ зөвхөн Эрдэнэтэй нэг идэв хөлтэй Бацуг болж байгаа насуулжуулаад орж ирсэн. Тэгээ би 99 онд яг усал аргэрийн л одоо асуудал аавыгаа ер нь харж чадахгүй болохгүй гэдэг нотог утсан. За 2009 онд очингуудаа 2000 онд Улаанбаатар хотод Б-лигийн тэмцээн гэж болж манайх одоо Төв аймгийн Урнаа маань Төв аймагт байсан. Төв аймагт хожигдож өнгө медаль аваад А-лигийн дарханд болсон. Шилдэг 8 багийн. Манайх алт авсан. Тэнд багш маань дасгалжуулагчаар очсон. 2001 онд завханд болоход нь би сургуультай ганцхан багш байсан. Ганцаархан нэг энэ дөрөв багш байсан учраас хоол газар олон хоног явна хичээлээ хийж явж чадаагүй намар болсон. 2002 онд дундуу авчлаа. За тэгсэн чинь жаахан баг мотой манайх хүмүүс нь оролцох хүмүүс нь жаахан олдохгүй ийшээ явцсан. Одоо бас л амьдралын ихээр янз бүрийн шахал шаардлагатай байж байгаа. Тэгээд тэнд орж 4 байранд орж анх удаагийн хин баяр сайхан октоодын нэг октод аваачиж тэр хашгир тоглолтгийг чинь тэнд сонсож толгоо эргээд зээтгэн доогуур миний дүүнрээ жоохон чимээгүй тоглооч яас их хашгирд юм би. Ерөөс нь тийм тоглолт үзег бид нар шин тийм байгаагүй шүү дээ. Бараг би энэ тэгэж алгадчих үзээгүй. Тоглоол тэгээд дотроо байна гэдээ өөрөөсөө дуурал тоглоод идэг тийм байсан юм чинь. Тэрэн дотор толгоо эргээд. Тэгсэн чи хүүхдүүд очиод яна энэ нэг чи битгий хашгир гэж загнаад ах юм гэж хэлсэн байгаа юм. Чи баяра улам чанга хашгир гэж хэлсэн гэж. Сүүлд би баяраад хэлэлээ өрдөн чи өстө толгоо эргэлээ шуурсан чи. Тэгээд 4-4 эрэндээр тэнд шилдэг давуулагч гэж цаад хэрэг юу шагнал авч ирсэн бэ.
бас яах вэ олон жилийн дараа бас орон нутагтай болсон тэмцээнд бид тэр багийг хоцсон бол хожигдсан бол 4-р бариантын дээр тоглоод 5 гараад эхлээд 2 хожигдсан. Дахиад 2 хожигдсан. Тэг сүүлийнх нь өгөө аут явж байгаа. Тэгээд хожигдоо тэгээд 4-р орсон. Тэгээд тэрнээс хойш ер нь их насан туршид дээр дорогоо багш маань Улаанбаатар хот руу шилж явцсан. Тэгээд тэрнээс ч эхэлж багш одоо Улаанбаатар хотод шилжээл би миний толгой дээр дундгуун болол ирж байгаа байхгүй юу. Өмнө нь багшаа дагаад дундгуун нэр тавьчуулагдаал яваад байсан дасгалжуулагч гээл багштайгаа ойлаа ингээл зөндөө олон сайхан хүүхдүүдэд зөндөө бэлтгэлээ зөндөө болон боловч төрсөн. Тэгэл одоо 2000 оноос эхлээл би дааж. Тэгээ 2002 онд би чинь одоо тэр миний ойлол идэрт ерөөсөө орж үзээгүй 2002 онд ахын энэ алдар дээр болохт нь Месүтийн багш Эрхэнбаатар гэж нэг багштай хоёлаа ирлээ. Юу ч мэдэхгүй. Хэдэн багтай хөрхөн гэдэг юм. Насан том 13-аас 14 наснд хүрэл медаль авсан. Одоо энэ хин сайн бэлэгчтэй нөгөө эрчим энэ идэр тоглож ирсэн. Бэлгүүн солонгой бэлгүү идэр тоглож ирсэн баг. Тэгээд манайх эрэгтэй хүрэл медаль аваад тэгээ буцаж ирсэн. Тэгэл одоо дараа нь 2003 онд миний багш бас надад биеийн тэмрийн хичээл орж исэн. Одоо олон дундгуйн болиолыг төрүүлсэн болиолын спортын мастер Галбаатар гэж болж байна. Өдөө Эрдэнэ талаас өмнө их олон жил багшилж исэн. Үнийг манай дундгуйн болиолын холбооны тэргүүн урьж авчирсан. Одоо та хоёр хамтарч ижил. Тэгээд өргөдөж ирээд тэгээ хоёулаа одоо 2003 оноос эхлээл идэрчүүдийн улсын аваргын бүс Сэрэнг аймагт болж исэн. 90 эмгүү шалгарч бидэд зун юунд өвсгөлд юуны авраг нь болж эмэгтэй 4-р эрэхтэй 5-р энд орж буцаж ирж байсан. Тэрнээс хойш багштай хоёулаа их олон жил цог явсан. Тэр багш маань галаа дөрцөрөн багш юм аа шав. Манай дундгуйн ганц холбогч. Тийм холбогч юм байсан. Олон жил явсан би тэр. Яг миний ойлголт тэгээ хоёулаа бол энэ арга барилаа бас нэлээ өөрчилсөн л дөө. Яасан гэхээр аймгийн авраг шалралт тэмцээ явуулаад тэн дотроос заавал одоо өөрсдийн шав одоо төвийн хөвгтөө сайн гэж авдгүй. Сум болгоноос хөвгт нэг 2 хөвгт авч явж. Тэд нэр цаашаа тэр суманда бидний хийлгэж байгаа бэлтгэлийг даган дуурайж одоо тим юм хийж ийсэн гэж хөвгтүүдэд зааж бас тэр сум бас болиолын багтай болж дундгуйн болиолыг хөгжүүлэх тийм замд бас оруулсан. За тэгээ багшийн одоо яриа түүхэн замнал бол үнэхээр гоё жилээ л тийм ээ 1977-оос 80 он хүртэл шгшөөгийн тоглогч яваад тэрэн давыг насан туршид АБ-ийг эвлэлийн цум гээл томгоон тэмцээнүүдийн шилдгийг аваад дээрэс нь 1980 оноос ингээл дасгалжуулагчийн анхны карьер яг одоо гавь дасгалжуулагч дөрцрөн багшаагаа дагаж эхлээл 80 оноос гэхэрлээр чи одоо ингээд 45 жил яг дасгалжуулагч ажил хийсэн. Тэгээ багшийн одоо саний ярьсан ярин дээрээс ирэхэд одоо ганц гоё сэжвэр болж байгаа. Бас одоо ингээд дэлгэрүүлээд ярих гэвэл тухайн яг тамирчдын одоо бас яг арга тактикийг ингээд харж сурж биширч ингэж тавтдаг байлаа, сурч байлаа. Дасгалжуулагч тэгээ багшаагаа дагаж ингээд багшийнхаа хэлж байгаа ярьж байгааг багшийнхаа одоо зааж зүүлж байгаа ингээд дасгалжуулагч болгохтой ингээд хэрэгжүүлж хийж ингэж явж байлаа. Тэгэхээр яг нэг харж биширч даган дуурайж гэдэг маань ерөөдөө их анхаарал сонирхол очтой байл да. Тухайн яг ингээд одоо гэх шиг нэг сошиал төрчин ингэж хөгжөөгүй. Тэрнээ яг үлээлийн үндсэн одоо яг мэдээллийг авахд одоо бас жоохон хомс үйсэн юм уу дээр яг гол хэрэгсүүл нь ерөөдөө бас тухайн үеийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүмүүс эсвэл тухайн үеийн яг алдартай яг сайн хөлөөлчдгийг одоо ингээ харж биширч ингээд тэгэхээр хөгжиж иржээ гэсэн тийм дүгнэлтийг харж байна. Одоо тэгээд таач одоо хүртэл одоо яг үлээлийн дараа үедээ ажиллаж байгаа багш нарын нэг гэжтэй тийм ээ. Одоо бас энэ Монгол болиол хөгжиж байна. Одоо үнэхээр болиол одоо дуртай хөгжиж олон болж багш дасгалжуулагч олон болсон байна. Тэгээ одоо тэгээд хамгийн гол нь нэгдмэл байгаасаа гэж би боддгийг. Суурийг буруу тавьчих байл гэж би их жоохон боддог. Миний гол юм. Суур зөв тавьсан хүү цаашаа яаж ч байсан сурна. Тэгтээ хотын хөгтүүдээс хөдөөний хөгтөд хурдан сурдаг шүү. Маш хурдан сурдаг. Арай бяртай, арай хурдтай хөдөө одоо шороон дээр гүйж ирсэн. Тоглоом дандаа
бөмбөг хөөцөлдөжгүй гэдэг тоглоомор их тоглолдог. Бид нар тийм л амьдарч байсан шүү дээ. Лавто гэж тоглоомор маш их тоглолт. Дээсдэг, аравчлах гэж үсэрдэг, цохордог тэр тоглоомын чинь байнга тоглолдог байсан. Тийм учраас одоо хөдөөний хүмүүс бол юм хурдан тусгаж, хурдан сурах шиг санагдсан шүү. Улаанбаатар хотод орж ирээд би тэгж бодсон шүү. Тэгээ одоо бол яг одоо нэг шиг одоо ингэж авдгийн доороос ингэж авдгийн ингэж суугаад ингэдэг гэдэг гэсэн тийм юм ойлголт дээр бол бид нар яг тэг заалгаж байгаагүй яг үнэглэгт. Зүгээр л одоо дагаал одоо цай нэгчсэн нэр гайхалтай баг ингэж тавталт. Би нэг алхамтай хийж чадахгүй юус. Их зовсоо. Тэгж байгаа сурсалтаа тэг сагсны алхам дээр алхахтаа өөрөөсөө хөлөө ингэж өргөж нэг хоёр хөл дээр үсэрдгүү багш намайг одоо хэлэх чааш. Нохоо шийж байгаа юм шиг чи одоо хайшаа ингээд байг загнадаг. Тэгж байгаа загнуулж байгаа сурсан. Бид нар бол үгийг аягүй сайн даадаг. Ягаад тэр багш нар их хатуу гарт байсан. Одоо бүжиг наадамд оруулдаггүй. Би нэг түүх ярих уу. 8 дугаар ангид байхдаа сургуульд нэг тийм 5 охинд дуу хөгжмийн багш нэг хамтлагийг байгуулсан. Охид тэгээд цэглэгээ хөгжмийн. Одоо тэр үе чинь тийм гоё хөгжим байгаагүй шүү дээ. Банзан гитар дотроо нэг юу хийчихэл тэгэл тийм. Тэр хамтлагт оруулчваа намайг одоо бас жоо авьяас юм болов уу юм болов мэдэхгүй. Тэгээ тэрэндээ болиолынхаа сагсандаа явна болиолд явна. Тэг тэрэндээ их дуртай. Багш явуулахгүй багшаас нуугдчих явна. Тэгсэн 75 оны бүх ард түмний спорткадын бэлтгэл гарцсан байсан чинь манай охтууд сургуулиас айгүй гоё ийм хөөрхөн палаж дээр хийгээд гэсэн ижил юм бид. Охид тэгээд нэртэй. Орой барилгын клубт бүжигтэй хичээлээ чистэ нуугдаад гарч ирэн шүү. Бэлтгэл чинь дууссан байна. Чидүүл өнөө орооны гоё бүжиг хөгжим тоглож гэж байна. Тэгээд нэг дуртай юм чинь ямар тэр үед мөнгө төгрөгийн дээр өгчээсэн биш мэдэхгүй шүү. Очиж тэр хөгжим тоглох. Яаж та багшаас чүлээ авъя дөө гэж бодчихсон чи манай эмээ тэр үед имлэг төвчээсэн. Манай эмээ ээж эмээг хараад өнөөдөр гэртээ харах шаардлагатай гэн би эмээг харгацсан багшаа би өнөө ороо чүлээ авъя нэг эмээг харж ээжийг ирэхээр хүрээд ирэхөө гэсэн чинь багш тэгээл гэж байна. Шууд ийш явхаар мэднэ. Тэр эмнэлэг рүү явсан байхгүй би. Тэг эмнэлгийг яг цаагуур тойроод гүйсээр явж байгаа нэг газар очиад өө өстө нэр хөгжмөн тоглолцсон нэг томчууд бүжиглээд ийд халдсан байх гэсэн чинь. Одоо манай ангийн Арднаа олон инженер мастер Арднаа бид чинь нэг анги хоёр шүү дээ 10 дугаар гэсэн үг гэдэг. Арднаа тэг бямлэр гээд нэг одоо гайхамшигтай тоглогч ах хоёр л ороод ирлээ шүү. Цов өмссөн гадаа бороо орж ийн. Чи алуулсаа л гэж. Чамаа дуудчихна гэж яас гэсэн чи чамаа мэдчихсэн. Манай багш тийм юм амар мундаг мэддэг. Яаж мэддгийг яаж нууж исэн бид нар мэддэг гэсэн. Хин хэлгийн хинт хичээлээгүй нуугдаад ирсэн шүү. Тэгэл дагуулал намайг явсан. Очсон чинь нэг мө балааж хүмүүс зөө нөгөө тоглолтынхаа юмыг тайлаад өөрийнхөө хувийнхаа нэг юм. Очсон чинь нөгөө хоёрыг заад хоёр орж унт гэж оруулчаад намайг чинь гадаа өөрөө зоонтог барьчаад л загнаал юусэн ингээл борон тостоор шөнийн 2 цаг хүртэл ойрлуулад би ч уйлаад бууж өгöd багш авъя дахиж явахгүй дахиж ингэж худлаа айлхгүй гэдэг. Өрөөндөө ороод чичрээд унтаж чадахгүй. Даарцсан. Тэг шийтгүүлсэнээс хойш би тэр хөгжмийг өргөсөн шүү дээ. Өөр тийм илүү төтөм тэмцээн болох гэж хүзэр тоглохгүй. Ерөөсөө би одоогоор хүзэр тоглож чадахгүй шүү дээ. Яагаад тэгэхээр багш тоглолтгүй яагаад тэгэхээр одоо хор шартай тоглоом наадгарч. Тэр бид нар хор шараа талбай дээр буруу гаргачихна гэж. Миний л бодол шүү дээ тий. Тэгдэг байсан юм байл гэж би бодсон. Тэгээ хүзэр дээр шилдэг дидэм яриад хэлээд одоо ингээд бас нэг хортой ажихын төлөөл тэг тийм буруу юм бас талбай дээр гаргачихваа гэж боддог байсан юм уу тийм багш ерөөсөө хүзэр тоглолдог. Тэг бүжигэнд орох морох тийм байхгүй. Тэр 74 оны Монголын эмэгтэйчүүдийн анх тур спортикадаар мардагсшгүй намар киноны зураг авалт. Хийгээд бид нэр санхүү эдийн засгийн техникумын дотор байр нь хамгийн наадал одоо байгаа штэ багшийн дэдийн байр цаана тэгээд цааталд нь анагаахын ухааны дунд сургуулийн байр оюутны сурагчдын оюутны байр гэж хэлсэн. Тэгээд бид тэр санхүүгийн байранд байрлаад тэр үгүй ийшгний одоо юу байсныг том цементэн талбай баруун урагшаа байсан. Тэнд нөгөө мартагчгүй намайг нэг орой нэг бүжгийн юу болдог штэ нэг зураг байдаг штэ нэг гадаа талбай дээр бүж тэрэнд тамирчдаг оруулсан чи бид нэр явуулаагүй бид цонхоор хараад яагаад манай өгш одоо бид нар ийм алт авах гэж байгаа биш юм. Яагаад бид нэр ингэ явуулдгүй юм бол тийм юм дэрд явуулдгүй хатуу. Тийм ч учраас бид нар бас хүүхдэд гэж чадвархдаг. Сурсан би бол тэрийг бол амар сурсан.
За тэгэхээр сая бол бас өдр ингээд багшийн гоё түүх тийм ээ энэс бас хүүхд залуучууд маань залуу дасгалжуулагч маань бас нэгийг бол тунгааж байгаа хаа. Тэгээ ер нь бол би нөгөө өмнөхдөр ч гэсэн бас хэлжсэн. Нөгөө түүхээ мэдэхгүй бол бид нар ууршилахгүй. Түүхээсээ бас авах юм байна тийм ээ. Тэнцээдээ суралцж явна гэдэг. Тэгээ багшийн хувьд хөдөө орон нутгийн хүүхдүүдтэй нэлээд удаан хугацаанд ажиллаж байгаад ирсэн. Яг харахгүй хөдөө орон нутгийн хүүхдүүд бол хамаагүй булчинлаг, шүрмслэг тийм ээ шал өөр байдаг шүү дээ. Одоо болохоор багш Улаанбаатар хотод нийслэлийн одоо хүүхдүүдтэй ажиллаж байна. За энэ хоёр одоо сургалтын ялгаагаа ингээд нэг дүгнээд харуул хурд хүч нь хэр зөрөөтэй байна, итвэх чармаалт нь хэр байна, хүүхдүүдийн тэр хүлээж авах чадамж нь хэр байна. Тэр ялгаанууд нь юу гэж харж байна гэж. Энийг миний ойлголт дээр л их харж ирсэн л та. Ер нь миний болоод голцоол нь хөдөөний багууд медаль авдаг гэсэн шүү дээ. Чи мэдж байгаа тийм. Одоо бол ур чадвар Улаанбаатар хотын одоо бас өөрчлөлтсөн шүү дээ. Хөдөөний хүүхдүүд бол юм их хурдан сурдаг юм аа. Араа бяртай, авхаал цамбаатай. Яагаад тэгэхээр дандаа хөдөө одоо ингээд явгангүйгээ сургууль руу очино. Гадаа гараад барилдчихна. Өөрсдөө хөгжүүлчихдэг. Тийм жаахан хөгжилтэй байдаг. Хотын хүүхдүүд бол бас арай өөр юм аа. Аргачихгүй байгаад Улаанбаатар хотын амьдрал ямар үлээ. Өглөө гараад хичээл гэж гараад гэр ороод хардаг юм байна. Аав ээж нь унаагаар аваад харчдаг юм байна. За тэгээд яхан хөгжлөл бас арай жахан дутмаг байдаг юм байна. Би Улаанбаатар хотод нэг 3-4 жил одоо сургалт хийж байна. Ер нь нэлээд дутмаг миний бодлоор. Загнуулж байна. Арга зурж байна. Загнаж болохгүй. Одоо загнахаа байс аргадаг багш ус. Ямар сандаа манай хүүхдүүд намайг харж. Хүүе багш ямар хүмүүжлэлтэй болчихвэ. Миний охоо миний хөөл гээд ахи. Та бидний тэгдэггүй байсан шүү дээ гэж. Тэгээд аргаар байхгүй бас болохгүй. Ажиллах дааж ажиллана арга чарга. Тэгээ яг хотын хүүхдүүд бас юм сурнаа сурна жаахан удаан сурж байна. Жаахан биний талын тийм хөгжилж яхам муу байна гэж би бол жаахан тэг дүгнээд байгаа ер нь гэж яг удаан сурж байна. Гэхдээ ууггүй байна бас аав ээжүүд их сайхан хүүхдээ юм сурах гэж бас их дэмжиж байна. Баян явдаг тасалдгүй хүүхэд бол ер нь заавал хөөрхөн болж сурж байна. Нэг ирээд нэг байгаад худлаа хэлээд үнэ хэлээд гэртээ эмээд очиж би явлаа гэж яваад идэг гэмээ надад нэг хүүхдийн тухай ярьсан. Ганц чирэг 2-3 ирж. Манай хүүхэд одоо яваалаа шүү дээ. Бүү ирээгүй гэхээр гайхаад. Тийм хүүхдэд бол сурахгүй. Тууштай биш байх юм. Цаг барихгүй. Өдөрийнх нь ч бол одоо бидний бол дөрсөрмөгч яг цаг өрөөл сурсан. Яг л одоо 7 цагт орно гэсэн 7 цагтаа зогч ягсж явахгүй бид нар чи шийтгэл үлээдэг. 10 давуулаад 5 алдахад 5 удаа галан цуугаар заалт хариулж явуулдаг. Тийм багш байлаа шүү дээ. Мундаг чангатуу. Тийм учраас бид нар давуулт ихтэй алдахгүй гэж хэлдэг. Тийм биз дээ. Зүгээр одоо нэг 10 давуулахад 10 алдсан ч яах вэ байх юм бол бид нар тэр зан чанарын тэг одоо багшаас тэрийг сурвалж авч үлдчихэж би бас багшаас авсан юм дараагийнхаа хүүхдэд сурах гэж бас тэг одоо сурах гэж байдаг нэг наад жахан тийм. Гэхдээ яг бас уян хат их муу хүүхдээ. Одоо би өөрөө уян хатна хийж үзүүлдэг гайхдаг намайг өдийн насалж багш. Уян хатан муу үсрэлт юусэн байх. Хөлийн ном дандаа хавтгаа. Тийм байна. Одоо хүүхдүүдийг ажиллагаа. Хурд юусэн байхгүй. Хурдан гүйдэг хүн ховорхондоо жоохон ихтэй нэг хүүхдүүд л байна стар. Яг тийм талын алдаа их байна. Тэрийн одоо багш нар олж харж сургаж байгаа бах. Бусдаар хүний жоохон нэг дөр сууцсан хүүхдүүдийг чи над дээр ирээрээ гэдээ аваад байдаг багш биш. Тэр юу ч чадахгүйгаа хүүхдийг чинхэн болиулчих болгосон хүн л одоо би багш гэж би бол тэгж ойлгодог. Сайн наслж болгож гэж ойлгодог. Тийм ч учраас манай энэ бидний үеийнхэн мундаг сайн багш нар одоо тэгжил сургасан дандаа л хүний юу ч чадахгүй хүүхдэд авсурч ирсэн шүү дээ. Би ч юу ч чадахгүй багш дээр очиж болиулчих болсон шүү дээ. Тийм багш нар л одоо сайн багш гэж би бол тэдрийг сайн багш гэж боддог. Миний хувьд. Тэгтээ бол яг хөдөө орон нутагт бол хөдөөнөөс хүүхдүүдээ цуглуулж ирээд миний ойлголтод би бүтэн сар гадаа байсан. Халтаа л гадаа бэлтгэл хийлэгдэг гэсэн. Баян гадаа. За тэгээд 15 сумнаас ирсэн одоо 50-60 хүүхдийг баярлал гэж хөдөөнийх нь чи мэдэхгүй шүү дээ. Нөгөө
ямар байрал дээр тоглох вэ? Тэрийг сурах гэж хамаг цагаа нөгцөө. Олон хүүхэд оруулж одоо Монгол улсын миний хэлэлээ улсын аврах шалралт тэмцээнд 7 хоногтаа одоо цомын хүрсэн одоо манайх тийм л одоо төвхтэй те. Их тэр одоо хүүхдүүдээс их юм инх цэцэг их сайн хүүхдүүд оруулж одоо булганы инх цэцэг миний хэлээд маш сайн бэлдэж оруулж байлаа. Урнаа маань, Солонгоо маань, одоо Таригаш Норон маань, Эрдэнэ Чулуун багш маань, Нэргүү багш гэл одоо юм алдартай дасгалж өгнө гэж нэрийг шавнар дандаа минийгээс явсан шүү дээ. Минийд одоо багаас нь тусмал сайн байна. Гэхдээ нэг тэмцээний тоо олон ингээл тэмцэлүүд хасаа илүү сургаж иж тэмцэлдүүлмээр л байл гэж би бодоод байгаа. Нилээн дөр оруулсныхаа дараа ингээд чадвараалаад ингээд тоглоод одоо зөв манай монголч нөгөө тэмцээнд орж сайжирдаг гэдэг зарчим байдаг юм шүү дээ. Ер нь байдаг тий. Гэтэл сая Солонгос улс руу бид нар яваад ирлээ. Тэмцээнд орох нь чухал биш. Яг тэгэхээр магадгүй нөгөө хүүхд тэмцээнд ороод хожиж хожигдох. Бид нар болохоор манайханд гэдэг ш. Хожиж хожигжиж хүн болдгоо юм сурдаг юм гэдэг. Тэгэхээр Солонгос бол эндээс айгүй одоо эмзэгэлт юм байна тий. Хүүхдүүд ороод сэтгэл санаагаар унах бай, ингэх бай гэдэг. Тэ Солонгос хүүхдүүдийн бас нэг сэтгэл зүйн онцлог нэг юм байна шүү дээ. Гэхдээ тэгж ерөөс олон тэмцээнд оруулдаг. Сургаж иж, хөгжүүлж иж яг тий. За энэ хүүхдүүд одоо тэмцээнд ороход ер нь боллоо доо гэж үдсэн тохиолдолд бол тэгж оруулдаг. Тэгээ ер нь тэр тэмцээн уралдаан ч гэсэн ерөөсө хэн дуртай нь ерөөсө хийдэг. Заавал волейболын холбоонд мэдэгдээд тэнцээс нь зөвшөөрөл аваад тухайн тэмцээн дээр нь волейболын холбооных нь удирдах зөвлөл хяналтын орооны гишүүнээс нь заавал нэг хүн байгаад за тэгээд тэр тэмцээний болох бүх одоо юмнуудын шалгаж чеклж тийм ээ. За тэр шалын сэтгийн одоо эмчийн одоо бүх юмнуудыг ингэж чеклж тэр тэмцээнийг одоо зохион байгуулдаг ч юм тийм ээ. Энэ аяйгуу бас өндөр дээр. Би бол одоо яг тийм л миний зарчим бас тийм л бодолтой байдгийг тэгээд нэг ч олон хүн тэгээд яриад одоо тэгмээр ингэмээр гэсэн санаа нэг тавьдгүй. Ер нь дотроо бол тийм л байгаль ястай л Стар ингээл байнга тэмцээнд одоо захивдаад. Одоо бол тэмцээн бас аяйгүйх байна. Энэ тийм чанартай чанаргүй тэгэл шүн орой хүртэл тоглуулж байна хүүхдүүдийг. Тэгэл ингээл бас юмнууд байна. Алдаа байж байгаа нь бас байна. Тэрнийг жоохон инклюд гоё болгочих юм бол одоо болов бас хөгжлийнхаа явцад орцсон шүү дээ. Манай одоо гудамжинд саяхан нэг бараг л одоо хуурайд өдөө байдаг дасгалжуулагч дүү маань ирээд уулзсан ярьсан чинь цэцэрлэг төрөлн дотор сууж иж гинэ. Тэсэн чи хоёр хүүхдэл тэр хойно пас аваад байна гэд. Тэгэхээр хүүхдээ миний хөө тэр хоёр хүүхдтэй очиод пас ав гэсэн чи хүү нараа том болохоор жоохон дургуцгаар нь очиж гин өөрөө. Тэсэн таяр хэний шавь гэсэн чи гамаа гшээ сексэнд явдаг гэсэн. Нэг нь бол их дог гэдэг юм. Нэг нь саяхнаас явж ихсэн гэж хэлсэн гээд би тэнийг сонсчод дотроо маш их баярлсан. Одоо тэр ингээд аваа сурчиж гин гэдэг чинь цаашаа одоо хөгжих юм дээшлээд байна шүү дээ тэмцээнд орохороо одоо сураагүй тэр анх хоёулаа авж байгаа нэг нь арай дутмаг гэж байгаа тэр нөхрийг би тэмцээнд оруулвал яах вэ? Тийм биз дээ тий. Тийм учраас би нэлээд сайн сургаж тэмцэлтүүлсэн л гэсэн тийм бод. Яг нэг тийм хүмүүс байдаг да. Би ч бас сонсчихсон одоо тэмцээнд ороод нөгөө авчиж чадахгүй хүүхдийг нөгөө тоонд нь оруулцдаг. Тэгээ нөгөө оруулчингууд өөрөө нөгөө ч авч чадахгүй давалт мавалтаа алдангууд нөгөө жоох хөгж ичээд өөрөөсөө ичээ санаа зовоод тэнгуүтээ би дахиж ингэж юу яахгүй тэмцээнд явахгүй гэдээ уйлж муулаад ийжтэй. Иймд бас тохиолдол байдаг тийм ээ. Тэгээ ямар ч гэсэн ингээд юу гэдэг гамаа гшүүд бол одоо тийм ээ олон жилийн өмнөөс гулаал одоо өнөөдөр хүртэл ингээл хүүхдүүдтэй бас ажиллаж байна. Тэгээ одоо бас багш харахад бол сая ингээд тэмцээн уралд аюу олон болчлоо. Хин дуртай ингээ хийж гинэ гэдэг асуудал. Гэхдээ энэний цаана одоо ингээд дасгалжуулагч нар бас маш их болчлоо. Тэгээд яг одоо ингээд залуу дасгалжуулагч нартай хандаж одоо гавь төгшөөдөөс зөвлөгөөгүүл бас таны харж байгаа одоо болохгүй байгаа зал юу байна? Засал сайжруулмаар яг зүйлүүд юу вэ таны хувьд? За би ингэж л бодож байгаа. За хүүхдтэй ажиллаж байгаа багш нар үнэн сэтгэлээс тэр хүүхдэд юм сургахын төлөө өөрөө цагтаа ирдэг. Өөрөө яг тэр хүүхдэд заасан юм одоо шалгадаг, сайжруулдаг, засаж залруулдаг. Тэгээ буруу сурц хүүхэд яваал байвал ирүүлсэн багш хайчиж болохгүй тэрийг зөв болгохын төлөө нэг ч гэсэн хүүхэд зөв сураасан. Зөв сурсан хүүхэд цаашаа явах үлээ тийм ээ. Боловлыг зөв сурчна, хөгжчихнэ. Одоо ингээд энэ олон залуучууд, залуу дасгалжуулагч нар олон төрж, олон бий болж ингэж Монголд одоо секс дуулан сургалт олон болсон би бол баярлж байгаа. Тэгэхдээ битгий тооны хойноос үзэлтөөрэй. Тийм ээ.
чанартай орж байгаа тэр нэг 2 цагтаа үнэхээр одоо энэ хүүхдүүдийг юм сургачин гэсэн сэтгэлтэй тэмцээн дээр одоо ингээд би надын миний хөдөлгөөс ороод хаас хүүхдүүдийн зөвхөн тоглоход ночвол тэгээд тэр багш нарын өөр тэгээд хайхрахгүй юм бэлээ зарим нь хараад бас би олон хүнийг харсан. Бид нар бол нөгөө л хэдийг хараас үзэлтэй байгаа шүү дээ алдчихгаа асгachгаа хажуудаа суулгаж энэ хүүхдийг хар яаж авч байгаа чи хараад тэргээл одоо ингээд юм харуулж нөгөө нэг даган дуурайж бас дуурайлах гэдэг шүү дээ тий одоо энэ их гоё авдаг юм бэ би нэрэл энэ шиг болох юм байна гэж юу хөө сурах мэдрэх хэрэгтэй байхгүй юу тэгэхгүйгээр хүүхдүүд ингээ хайчдаг хүмүүс аягүй их бай би зөндөө харсан яг л хүүхдэн дагаатай байдаг багш нар байна их сайн тоглолт болохоор дуудаараа гэж тийм яа байна тийм ээ тий Яг үнэ. Амгшиг ирэхэд баримтлагдаг нэг чанар бол ирэхдээ тий даган дуурайх харж юмыг сургах ойлгох юм бол ирэхэд бас нэг гэрэнээс бол ямар харагдчихлаа л да. Тэг би одоо хүүхдүүдэд хэлдэг шүү дээ. За энэ та нар дээдлийн тэмцээнийг зурагтаар заавал үзэн шүү. Тэр яа дээрээс авч ин тэр. Та нар яаж авч ин? Яаж хамгаалж ин? Яа доороос авч ин? Тэгээд манай хүүхдэд үзсэн ингээл зарим үзээгүй гэдэг хэрэг нь би чи яг гэж болоолын сексэнд явж байгаа чи. Чи одоо энэ Монголын хамгийн том тэмцээнийг үзэхгүй чи юу сурах гэж юм юу арах гэж. Юу уцаа оролдоо тоглоод идэх юм чи би чинь шалгана шүү дээ. Бас зарим үзэн. Тэгээ яг Монголын болол хөгжиж байна хөгжиж. Гоё байна. Эзээ бидний үед 2 3 хаалт дээр байлаа. А дээр үеийн тоглогч нар бол пас хамгаалтанд үнэхээр гайхамшигтай сайн байсан. Одоо бол жаахан алдаа тийм нь за нэгдүгээр өмгийг одоо бас сайн өгдөгч хамгаалтан дээр л нэг жаахан алдаа гаргаад байгаа харагдахын тэр тал дээр л манай багш нар бас их сайн ажиллахаар л стил юм байна л гэж би бодоод хараад идэгий. Довтлогоо байна. Ханаас довтлж байна. Холбогч бол одоо холбогч цөөхөн байна. Тийм ээ. Нэг тодорхой тооны л хэдэн ингээд холбогчтой нь тий. Сайхан одоо энэ гадаад дотоодын одоо гадаадын тасгалжуулагч нараас холбогч нарыг их сайн бэлдүүлж авч үлдмээр юм байна гэж би боддог. Би ч өөрөө холбогч бэлдэж чадахгүй одоо нөө сарал бөмбөг балбсан чи балбалах гал байдгийг. Тэгээд хоорондоо их сайхан яадаг юм бэ? Манай энэ залуучуудыг хараад байхад одоо чип тэрийн баг хоорондоо ингээд бэлтгэний 14 хоногт нэг удаач тоглолт хийчихдэг юм уу тий? Тэгээд туршлага солилцоод хоёр багш нь хоорондоо бие биентэйгээ мэддэг чаддгийг бие биентэй ойлгуулаад чадахгүй юм нэгнээсээ суралцаад хүүхдүүд нь хоорондоо тоглоод тийм юм тэмцээнээс илүү баг тэр нь зүгээр л гэж би бодоод байгаа. Хоорондоо ингээд би бол яг нэг 2 заалан сургалт хийдэг. Тэгээд бас хооронд нь нөгөө заал хоорондынхаа сургалт хоорондоо тэмцээнийг яах вэ тэгээд нэг онцны хийдэг юм. Хүүхдүүд бас тоглох дуртай багшаа хийл гэдэг. Тэгээ хүүхдүүд гамма агшаас тийм ээ бусад одоо яг энэ одоо манай Ахмад дасгалжуулагчнараас бол бас сурах юм байна л да. Тэгээ зөвхөн миний ажигласнаар одоо юу гэдгийг нөгөө тухайн хүний туршлагыг биш нөгөө бидийн үзээд үнэлээд идэх ч юм уу тий. Одоо зарим хүүхдүүд бол тий одоо тэр ах хэвээр тэдний бэлтгэлд явна ч юм уу. Гэтэл тэрний цаана нөгөө нэг бидний яриад байгаа нөгөө амьд онлууд яваад байдаг. Амьд туршлага бодит туршлагууд яваад байдаг. Тэгэхээр одоо хүүхэд залуучуудаа эцэгчүүдэд бас зөвлөхөд тийм ээ. Одоо энэ Ахмад тамирчдын энэ олон жилийн түүхтэй энэ мундаг одоо тамирчдынхаа бас туршлагаас тийм ээ одоо мэдлэг чадвараас бас хүүхдүүдтэй бол бас суулгах нь бол бас зөв юм аа гэдгийг бол одоо бас хэлж байна. Тэгээд гам агшин одоо үгнээс одоо өнөөдрийн ярианаас бол бас нэлээд олон зүйлийг бол бас харж авсан баха, сонсож авсан баха гэж бодлоо итгэлтэй байна тийм ээ. За өнөөдөр одоо ийм хоёр мундаг хоёр одоо энэ өөрөө тоглогч одоо өөрөө ингээ баг өдөртөж байгаа. Ингээд одоо Монголын бүхэл тэмцээнийг тайлбарлаж бүх хүнийг танилцуулж байгаа юм мундаг хоёр хүүхдтэйгээ ингээд сууж одоо багш нь маш их баяртай байна. Сайхан байна. За тэгээ өнөөдрийн бидний урилгыг бас хүлээж авч нэгэн одоо болиулын гоё түүхэн тийм ээ одоо ийм подкастт орсон танд бас баярлалаа. Тэгээ цааш тий ажил хөдөлмөрт нь бас амжилт хүсье. Баярлалаа. За ингээд өнөөдрийн подкастын маань би подкастын 2 дугаар дугаарт Монгол Улсын гавьяат багш, олон улсын хэмжээний мастер, Монхрын гам багш маань оролцлоо. Ингээд дараагийн подкастаар иргэн уулзлаа. Түр баярлалаа.